орно жагсдаг хүүхдүүд би хүмүүсийн хажууд зогсож орно жагсдаг хүүхдүүд орно жагсдаг хүүхдүүд. За надад нэг асуулт байна. Би энэ асуултуудыг Валери өдрөг бот хоёрын сүүлийн 216 дугаар хуудсан дээр 100 асуулт танд бэлдсэн байгаа. Тэнцэн суулцж байна. За тэгэхээр өнөөдөр би 19 дахь асуултаа танд асууя. Таны авч буй, сонсож буй, цуглуулж буй мэдээлэл юунд хэрэгтэй мэдээлэл вэ? Та өдрийн турш ямар мэдээлэлд анхаарлаа хандуулж цаг заваа зарцуулж байна вэ? Энэ авсан мэдээлэл тань амьдралд тань ямар үнцийг өгч байна вэ гэдэг асуулт нэлээд урт асуулт. Гэхдээ ерөнхийдөө таны анхаарлыг та ер нь ямар мэдээлэл өдрийн турш ингэж очиж авч сонсож эсвэл гаднаас авдаг вэ? Тэгээ тэр мэдээлэл чинь танд өнөөдөр хэрэгтэй мэдээлэл үү? Та тэр мэдээллүүдийг амьдралынхаа юунд ашиглаж байна вэ гэдэг асуулт гарч ирж байна. Энчээ бид нар өдөр тутам бидний анхаарлыг авч буй системтэй нийгмийн янз янзын зүйлүүдэд бодох хэрэгтэй. Энэ асуултанд хариулахдаа бид нар өглөөнөөс орой болтол би юу харж байна, юу үзэж байна, юу сонсож байна, юу уншиж байна гэдгээ хэдүүлээ бодох хэрэгтэй. Энэ бүх бодлууд, энэ бүх мэдээллүүд бидний үйлдэлийг тодорхойлж байгаа. Бидний хүсэл эрмэлзлийг тодорхойлж байгаа. Бидний айцыг эсвэл мөрөөдлийг усалж байгаа. Хэрвээ бид нар эдгээрүүдийг таних, мэдж, анхааралтай, хамгаалалттайгаар өөрсдөө удирдахгүй бол бидний рүү орж ирж буй энэ бүх мэдээллийг бусад хүмүүс удирдах байгаа тухай би өмнө нь ярьж байсан. Тэгээд бид нар өнөөдөр өдрийн турш хангалттай хугацааг зөв мэдээлэл рүү зарцуулж чадаж байна уу? Зөв мэдээлэл нь юу гэж? Нөгөө нэг таны хүсэж буй амьдралыг бий болгоход, нөгөө үйлдэлийг хийхэд, нөгөө нэг ажлыг амжуулахад хэрэгтэй мэдлэг мэдээллийг ярьж байна. За бодоод үзээрэй. Өөртөө зориулаад энэ асуултанд хариулаад үзээрэй. Тэгээ хэдүүлээ дараагийн видеогоор уулзцгаая. Хэрвээ манай сувагт анх удаага орж ирж байгаа бол манай багийн зүгээс бид нар энэ 2-3 видео 7 хоног болгон оруулдаг байгаа. Ийм видеонууд таалагдж байгаа бол subscribe хийгээрэй. Тэгээд хэдүүлээ дараагийн видеогоор уулзцгаая. Валери өдрөг байцгаарай.